Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Хүн ба орчин хичээлээ хийцгээе. Зургийг хараарай. Байгалийн сайхан үзэсгэлэнт зураг байна. Бид өнөөдөр уул толгод, гол ба нуурыг ялган мэдэх. За энэ зурагт нүдэнд үл торох толгод, уул, үгүй тал газрын зураг байна. Энэ Дорнод аймгийн Мэнэнгийн тал газрын зураг. Дэлхийн гадаргын тэгшүүр хэсгийг тал газар гэнэ. Уул толгод үгүй газар байна. За энэ зургийг бол та нар хараад таньж байгаа. Богдхан уул. Орчныхоо газраас өндөрт орших газрын гадаргын тэгш биш хэсгийг уул гинэ. Энэ бол зайсан толгой. Богдхан уулын хавьд байдаг. Олон тооны дов үргэлжлэн оршихыг толгод гэнэ. Уул, толгод ямар ялгаатай юм бол өндөр нь 200 метраас их бол уул, өндөр нь 200 метраас бага бол толгод гэж хэлдэг юм байна. Уул толгодын орой, хажуу, хормон хэсэг гэж нэрлэдэг юм байна. Онцгой таагараа. Дэнж дээгүүр, дэржигнэ нь хотгор дээгүүр, хоржигнө нь тэр юу вэ? Зургийг харъя. Юу юм болоо? Онцгойны таавар маань гол юм байна. Хотгор газраар налууг даган урсаж байгаа усыг гол гэнэ. Улаанбаатар хотоор Туулгол, Сэлбгол, Дундгол урсдаг. За зурагнаас цэнхэртэй харагдах усыг юу гэж нэрлэдэг юм болоо? Хуврай газрын томоохон хонхор тогтсон их усыг нуур гэнэ. Зурагт байгаа нуур нь хөх нуур юм байна. Хинтээ аймгийн Цэнхэр мандал суманд хар зүрхний хөх нуур бий. Хөх нуур нь хар зүрх уулын өвөрт далайн түвшнээс 1675 метр өндөрт орших цэнгэг устай том жижиг холбоо 2 нуур юм. Нуурын хойно өврөөрөө модгүй, араараа гой модтой, шов хоройтой зүрх уул байдаг. Хөх нуур нь уулаар хүрээлэгдсэн олон зүйл ан амьтан өв сургамлаар баялаг байгалийн үзэсгэлэнт газар юм. Энэ газарт 1189 оны Шаргачин дахиажил Тэмүүжинг Хамаг Монголын хаан ширээнд залан Чингис хаан буюу Далай их хаан цол өргөмжилжээ. За хөх нуур маань ийм түүхтэй нуур юм байна.
бид энэ хичээлээрээ уул тоолгод тал газрыг мэдэж авлаа. Нуур голтлыг ялгааг бас мэдлээ. Гэрийнхээ даалгаварт уул толгод таал газар нуур голтой үзэсгэлэн сайхан байгалийн зургийг зохион дүрслэн зураарай. Анхаарал тавьсанд баярлалаа.